Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Батзаяа болон мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч ураатай бод даатгал болон ногоон ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент итгэж та бүгд түргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За сайхан амарсан уу? За сайхан амарлаа. За ил өнөөдрийн дугаараараа Балканы хойгийн маш сонирхолтой улсын талаар ярих гэж байна. Румын гэхэр монголчууд ер нь харьцангуй тийм ойрхон санагддаг. Тий ойрхон санагддаг юм бол. Тий ойрхон дотнд мэддэх ёстой ч юм шиг санагддаг. Одоо шийдэл чи хүртэл сурч байсан гэхэлэр чинь тий. За би магистрт сурж байхдаа нэг семестр маань Бухарестт байсан. Бизнесийн сургуульд Бухарест их сургуулийн School of Business-тэй тэнд байсан. Тэгэд ер нь бол нөгөө миний home school маань Дунаа мөрний урд байхгүй Руса гэдэг Болгарын Русагийн хотод Бухарест руу 70 км-ийн зайтай. Тэгээд ер нь Бухарест сурж байхдаа Бухарестэд амьдралгүйгээр зүгээр наашаа цаашаа ангийнхаа хүүхдүүдтэй машинаар home school нь Русад Болгарт болохоор бид нэр дотор байр тэндэ. Тэгээд машин цуугаал хичээлдээ суучаал өдөржин тэр аваар тэнж агаал оройн эргээд ирдэг байсан. Би бол одоо очиж үзхийг мөрөддөг усуд нэг юм бол маш сонирхолтой гоё. Тэгээ бид нар бас нөгөө Дракулагаар маш сайн мэдэх бах тий. Ер нь Румын бол бидэрт айгүй ойрхон тий. Спортроо хүртэл ойрхон тий. Наде Коммуничи, за тэгээ Габриэле Сабо хөл өмгийн баг нь. За тэгээд ерөнхийдөө Румыны нөө социалист улсуудын учраас Румынтай холбоотой түүх, Чаушесскигийн түүхэд ирэх ойрхон байдаг тий. За тэгэхээр Румыны талаар мэдээлэл та бүхэнд түргэж эхлэе. За уламжлал ёсоор би маш товч мэдээлэл эхлэе. За Румын улс руу монголчууд аялахдаа виз авах шаардлагатай. Тэр виз нь Шенгений улсын виз гэж болох юм. Яа тэгэхээр Румын маань 2007 оны 1 сарын 1-нд Европын холбооны гишүүн орн болоод тэгээ уг нь бол 2017-18 онд Шенгений гишүүн болохоор байжгаад хэдийгээр Румын одоо Болгар хоёр зэрэг хамт байсан. Бид нар орёо бэлэн болсон гэвч нөгөө хил хязгаарын харуул хамгаалалттай аюулгүй байдал тэгээ дээр нөгөө авилах хил ахуулгүй байдлаараа шаардлага хангахгүй байна гэж хойшлуулсаар байгаад 25 оны 1 сарын 1-ээс Румын Болгар хоёр маань Шенгений бүсийн оронд орсон гэсэн. Тэгэхээр Шенген гэж юу хэлээд байгаа гэхээр Европын холбоо дотроо нэг хэдэн орн байгаа. 5, 19, 8, 20, 21 болж байна уу да. Тэр нь дотроо одоо нөгөө хилгүүгээр зорчно гэсэн үг юм байна. Шенгений улсын виз авахд Шенгений бүсд хамрагдаг бүх улс орнууд руу чөлөөтэй зорчих аялах боломжтой гэж байгаа. Хил байхгүй гэсэн. Би нэгэнд одоо Шенгений хилээр би Болгараар орлоо гэж бодоход би Румын руу орохдоо, Унгар руу орохдоо, Герман руу орохдоо, Итали руу орохдоо, Грек руу орохдоо ерөөсөө хилийн контрол буюу хилийн хяналтгүйгээр виз тухайн оронд орох виз шаардлагагүйгээр аялна гэсэн үг юм байна. За тэгэхээр Румын руу орохын тулд Монгол улсын иргэд Шенгений виз авах хэрэгтэй. За тэгээ яг Румыны элчин сайдын яам одоо бол манад байхгүй баха. Хаагдсан байгаа. Тэгэхээр хаанаас авч болох вэ гэхээр жишээ нь Грекийн визийг би Германы элчингээс авч ирсэн. Ер нь Германаас л ихэнхдээ авч таардаг дөө ихэнх нь те. Тийм. Тэгэхээр нөгөө аль улсын одоо Шенгений аль улсын визийг тэр элчин сайдын яам нь хариуцсан гэсэн тийм гэрээ байдаг. Тэгэхээр энийг бол асуух шаардлагатай байгаа хаа. Тэгэхээр ямар ч Шенгений виз авах шаардлагатай. За тэгээ хамгийн хялбараар очиулах арга гэвэл мэдээж Улаанбаатар, Истанбул, Бухарест гэсэн чиглэлээр аялах боломжтой. Истанбулаас цаашаа бол нэг 2 цаг хүрэхгүй нэсэндээ цаг ахснасэл Бухарестэд буучна. За Румын улс нь зүүн Европт оршдог түүх, соёл, байгаль, уран барилга, ард түмний өвөрмөц уламжлалаараа алдартай улс. Европын холбоо бол НАТОгийн гишүүн бөгөөд Балкан болон Төв Европын улсын загт оршдог буюу бид нар хэлэх Карпатын улс гэж байгаа тийм сүрлийн Карпатын улсын өвөр билд оршдог улсын байгаа нь Румыны нийслэл нь Бухарестот тэгээ түүнийг бяцхан Парис гэж нэрлэдэг. Яагаад бяцхан Парис гэж нэрлэдэг вэ гэхээр Парист байдаг шиг Триумфальны арк буюу Ялтын хаалга байдаг. Энэ яг хаалга байдаг тийм. Тэгээд ер нь өргөн маш өргөн чөлөө гудамжтай. Ер нь бол Паристай архитектур нь ойролцоо. За тэгээд Бухарест нь мэдээж өөртөө бол Букурештэй гэж дууддаг. Мэдээж соёл, боловсрол, эдийн засаг, улс төрийн төвөнд Бухарест хотын байгаа. Гэхдээ маш олон гоё үзэсгэлэнтэй хоттой. За Румын улсын нийт одоо газар нутг нь бол 239 ойролцоогоор 39 мянган км квадрат нутагтай. Европт бол талбайгаараа 12-т ордог. За тэгээд хойд хэсгээрээ Карпатын улс, баруун талдаа Трансильваны тэгш тал, зүүн талдаа хар тэнгистэй Дунаа мөрөн Румыны өмнөд хэсгээр урсаад Дунаа мөрнөөрөө Болгартай хил салгад юм байна. Тийм. Тэгээ Болгараасаа буцаж дээшээ гараад Румын руу ороод тэгээд юу л уцтдаг хар тэнгис рүү уцтдаг.
За түүхэн хувьд бол за Румыни ер нь бол Балканы хойгийн орн гэж хэлж болно. Гэтэ өөрсдөө бол ер нь бол Балкан гэж өөрсдөө үздэг юм. Төв Европ руу өөрсдөө ойртуулах гэдэг. Яагаад гэх юм бол Балканы хойгийн жоох хэсэг нь л ингээд орчиж байгаа юм те. Балканы хойг ч бас тодорхой хэмжээнд бид нар Балканы нуруу ч нь ер нь бол Болгарт байгаа. Тий. Болгар ийшээс Серб руу яваад орчиж байгаа. Тэгвэл Румыни жоох хэсэг орж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол өөрсдөө Балкан гэж үзэх дурггүй. Тэгээ бас тэгдэг бас нэг юм одоо тийм үндсэн шалгуур шаардлага нь одоо Балканы хойгийн Грек, Албанаас бусад орнууд бол славчууд байхгүй. Слав гаралтай хүмүүс. Славик хэлээр ярьдаг тийм. Болгарууд, Македончууд, Сербүүд, Хорватууд, Босничууд, Словенууд бүгд суурь нь бол слав хэлтэй. Слав одоо угсаатай хүмүүс гэдэг. Гэтэл румынчууд маань маш сонирхолтой. Латин угсаатай хүмүүс юм байна. Тэдний хэл нь Итали, Испани хэлтэй ойролцоо. Португал, Франц тийм. Гэтэл Балканы хойг дээр байгаад байдаг. Латин хэл угсаатай тийм сонин өрмөц хүмүүс юм байгаа. Шашны хувьд мэдээж Балканы хойгийн бус орнуудтайгаа адилхан христийн шашны үнэн алдартны одоо урсгалыг нийтээр одоо шүтдэг тийм улсууд юм байгаамаа. За румынчуудын гарал үүс бол эртний дакуудтай холбоотой. За тэгэхээр одоо бүгдээрээ Балканы хойгийн нүдэндээ хараад үзье л да. Дунам өрнийг хараад Дунам өрнөөс хойшоо бол Дакия, Дачия гэж бичсэн байдаг. Тэмцэрлэг овг аймагуд амьдардаг байсан гэж үздэг. Дасия гэж одоо монголчууд машиныг мэддэг яг тэр ихгүй бичлэлтэн тийм. Тийм Дачия. Дунам өрнөөс өмнө бол юунууд амьдарч байсан, Тракууд амьдарч байсан, Тракия гэж нэрлэнэ. За тэгээд тэр одоогийн Албаны газар нутаг Грекийн хойд хэсэг рүү бол Иллирчүүд. За тэгээд одоогийн Серб, Хорват хэсэг нь бол Панончууд те эртний нөгөө одоо овг аймагуудынхан те нэрлэхэд бол тийм юм байна. За тэгээд манай эртний 1-р зуунд Ромын эзэнт гүрний хаан Траян, Ромын эзэн хаан Траян Дакия нутгийг эзэлж аваад булмаар Ромын эзэнт гүрний хил хязгаар нутаг болоод маш олон латин угсаатай зэрлэг овг аймагуудыг тэр нутагт суурьшуулсан байгаа. За тэгэхээр нөгөө латин Ром угсаатай одоо латин гэж хэлэх нь зөвлөдөөтэй латин угсаатай зэрлэг овг аймагуд тухайн нутгийн уугуул иргэд болох дакуудтай нийлснээрээ Румынус одоогийн Румынус бий болсон юм байна. Одоо Романи гэдэг нь төрхөдөө Ромын иргэн гэсэн үг шүү дээ. Орчуулах юм бол харин яг үнэ. За тэгээ ийхүү одоо тэр Балканы хойгд байгаа Карпатын улсын өврөөр амьдарч байгаа тэр зэрлэг дакууд маань Ромчууд болсон. Ром тэгээ латин угсаатай хэлээр ярьдаг болсон. За тэгээ дундад зуунд бол Валах, Молдав, Трансильвания гэсэн 3 том юм одоо ханилэг улсуудтай байсан. За бүдүүлгээр хэлэх юм бол Трансильвани нь бол одоогийн Унгарын хэл орчим, Унгартай хэл хязгаар ер нь бол тодорхой хугацаанд аль альнийхээ газар нутгийг эзлээд иргэшээлээ тогтоож байсан Унгаруудтай бол. За Валахия гэдэг нь бол одоо яг Дунам өрнөөс хойш Карпатын өндөр улс хүртэлх тэр гой намдор газар тариалангийн үржил шимтэй газар байгаа. Тэр нутгийг Валахия гэж нэрлэдэг. За тэгээд Молдавия гэж байгаа. Бидний мэдих Молдав улс байна тийм. Одоо Бессарабтай хэл залгадаг. Тийм Бессарабтай хэл залгадаг. Тэгэхээр энэ гурван ер нь бол нийлээд түүхэн энэ гурван мууж улстай хамт улсууд нийлээд одоогийн Румын гэдэг улсыг ерөнхийд нь бол бий болгож байгаамаа. За тэгээд мэдээж Балканы орны бусад орнуудтай адилхан Отtomаны эзэнт гүрний нөлөөнд маш удаан байсан. За тэгээд 1918 онд эдгээр 3 мужийн нэгдээд Румын улсыг бий болгоод харин 19 дугаар зууны сүүлээр бусад одоо Балканы хойгийн бусад хамгийн түрүүнд бол Грек Отtomаны иргэшээлээс гарсан 1870 онд байгаа да. Тэгэл ер нь дараа явсаар хагаад Румын Болгар хоёр Отtomаны иргэшлээс 19 дугаар зууны биш 20 дугаар зууны ихэр гэсэн гараа тусгаар тогтносон улс болсон. За улс төрийн тогтолцооны хувьд бол парламентын бүгд найрамдах засаглалтай. Улсын ерөнхийлөгч нь ард нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаатайгаар сонгогддог бөгөөд засгийн газрын тэргүүн ерөнхий сайдтай хамтран төрийг удирддаг. Парламент нь 2 танхимтай, Сенат ба төлөөлөгчдийн танхим гэдэг. Румын улс нь Европын холбооны гишүүн, одоо Шенгений нэг орн болсон. За тэгээд НАТО нэгдсэн улсын үндэсний байгууллагын гишүүн зэрэг одоо хамтын нийгэмлэгийн ер нь бол хамгийн том байгууллагуудын гишүүн улсын байгаа. Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй үйлдвэрлэл, мэдээлэл технологи, аялал жуулчлалд тулгуурладаг. Гол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь бол мэдээж түрүүн би хэлсэн Карпатын улсаас өмнө урагшаага Дунам мөрөн хоёрын хооронд төр байгаа хөндий уудам, үржил шимтэй газар нутгаас үр тариа, жимс дарсаа авдаг. Трансильвани нутг нь бол дарсаараа алдартай. За нийгэм боловсролын түүхийн хувьд бол ер нь бол товчхон дүгнэх гэдэг юм. Гэхдээ манайхан нөгөө таньдаг ер нь хамгийн алдартай Румын хүн юм бэ? За миний хувьд бол яг хөө спортын хүн надад комьюнити хэлнэ. Гэхдээ манай монголчуудын хувьд хамгийн сайн мэдээ. Нэгдүгürt бол Чаушеске, хоёрдугаарт Дракула.
Тийм Влад Дракула буюу Дракула цовдлагч гэж тийм алдартай ир байгаа. За тэрний талаар товчхон дуртахад бол за эхлээ бүгдээрээ зохиолоос нь яриа. За тэгээ. Blood тийм Дракула гүнтэн гэж байгаа шүү дээ. Тийм Ирландын зохиолч Bram Stoker-ийн зохиол. Тэгсэн мэтлээ Румынд нэг ч очиж үзег хүн. Тийм өөрөө нэг ч очиж үзег хүн байгаа. Тэгэхээр зохиолч маань яасан гэхээр Дракулад цовдлагч Дракула гүнгийн талаар домгийг сонсоод ээж л дээ. За цовдлагч Дракула гүн маань өөрөө манай Амра бит хоёр Дракулагийн талаар нэвтрүүлэг хийжсэн. Хоёр сурал нэвтрүүлэг байгаа. Үзэгчид сонсогчд маань сонирхол тэрийг сонсч болно. Гэхдээ товчхон дүгнэх одоо дуртахад бол юу юм байгаа. Валахийн ханхүү эсэ. Аав нь одоо Валахийн хаан байсан гэсэн үг тийм. Ханхүү ээжгаад Отоманы иргэшээлд орох цагт Отоманы нөгөө ордонд хөвгүүдийг барьцаа болгож авдаг байхгүй юу. Өөрсдийнхөө талд байлгахын тулд тэгээд Дракула маань Влад маань өөрийн дүү Радутай хамтаар Отоманы ордонд өссөн юм байна. Хар багада Отоманы ордонд очиод одоо өөрийн аав ээжээсээ төрлөх нутгаасаа гараад ер нь бол барьцаанд Отоманы ордонд ирж байгаа. Хэдийгээр яг Отоманы ордонд барьцаанд байсан ч гэсэн тэдрийг нөгөө ханхүү ёсоор нь хүнддэгдэг байсан. Маш олон төрлийн хичээл, цэргийн эрдэм, шинжлэх ухаан, яруу найраг олон хэлгээд тийм өндөр боловсрол өгдөг. Тэгээд бид нэр тэр хоёр маань Отоманы ордонд өсөхдөө Мурад хоёрын хүү Мехмед хоёртой хамт өссөн юм байна. Одоо юун дээр гардаг ч та Дракула ам тоол гэдэг кинонд Мехмедийг гардаг те. За Мехмед бол Отоманы эзэнт гүрний түүхэнд Фати буюу те байлдан дагуулагч гэж нэрээр алдартай. Яагаад тэр Константинопол хотыг буулгаж авсан султан юм байна. Гэтэл Отоманы эзэнт гүрэн чинь Константинополыг буулгахаас өмнө Константинополыг 100 жилийн өмнө тойруулаад эзлээд Нийсэл хотны Эдирнэ буюу одоогийн Болгар Туркийн хил дээр байдаг хот байсан байхгүй юу. Тэгэхээр 100 жил ингээ бүсэлчээд буулгаж авах цагаа хүлээгээд техник технологийн хөгжлөө хүлээгээ хийжсэн байхгүй юу. Тэгээ тэрийг буулгаж авсан агуу хаан бол Мехмед. Тэгээ Мехмедтэй хамт Влад, Раду хоёр маань Отоманы ордонд өссөн юм байна. За тэгээ Влад бол нөгөө Отоманы ордонд өсөхдөө Отоманчуудыг үцэн ядаж хорсож өссөн. Одоо тэг мэдээж аавыг нь иргэшээл нутгийг энтэй өөртөө харьяа байлгаад өндөр тооны татвар говчоор авдаг дайн тулааны ажилд тэр улс орон эдийн засгийг цөлөмж байгаа шүү дээ. Тэдэн тооны адуу гарга, тэдэн тоон хоол хүнс гарга, тэдэн тоон цэрэгтэй Отоманы эзэнт гүрний байлдан дагуулд өгөх шаардлагатай учраас гэтэл Раду дүү нь бол ер нь бол Отомануудад айгуу таатай. Исламын шашныг хүлээгээд авчихсан. Влад бол хүлээж аваагүй. За ах トゥ хоёрын бас нэг тийм эсрэгцэлэн ч байна уу? Ер нь бол Владад бол ер нь бол Отомануудыг их үзий ядах, хорсох, дайсагнах тийм сэтгэлийг төрүүлсэн гэдэг. За тэг ер нь бол өсөж байгаа. Тэгээд ер нь бол төрлөх нутагтаа буцаж ирэх боломж гарсан. За тэг буцаж ирээд ер нь бол өөрийн нөгөө аавынхаа хаан ширээг авахын тулд нутгийнхаа бояруудтай их тулдаад за тэгээ улмаар Мехмед хоёр бол өөрийг нь одоо араас нь хөөж Трансильван даяар олон жил тулалцсан байгаа энэ хоёр. Мехмедтэй хөөцөлдөөд нэг хэсэг ялаад хөөцөлдөөл тэгээ мэдээж нөгөө тухайн үед бол бид нар чинь 15 дугаар зууны үйл явдлыг яаж шүү дээ 15 дугаар зуун 1450 он баггүй. Тэр үед бол нөгөө сүр хүчээ харуулна гэдэг дайснаасаа дайснаас үрдүүлнэ гэдэг бол илүү хайргаас илүү догшин байж иж тийм ойлголт төрүүлдэг учраас Дракулагийн юу гэдэг юм. Одоо чинь Дракулаг бол тэр үед баруун Европын төв Европын бол нөгөө загалмаатны шашны агуу баатар. Тэ нөгөө исламын шашинтнуудын өмнөөс загалмаатнуудаа хамгаалж тэмцэж байгаа агуу баатар гэж одоо их хоширхуулсан гэж шууд хэлж болно. Чи ингээ хамгаалж бид нар ингээ чам зэр зэвсэг хүнс өгнөө гэл нөгөөх нь заа тгий итгэе зэр зэвсэг хүнс хангамд ирж байгаа гээл бор зүрхээрээ тултаадсан байхгүй юу? Эхэндээ ирсэн сүүл рүүгээ ирэхээ ачсан. Нөгөө талаас гэтэл нөгөө баруун Европын төв Европын маань Влад цовдлагчийг загалмаатны ертөнцийг хамгаалагч гэж үзээд итэл Дракула юу хийжсэн бэ гэхээр Scorching Earth гэж тухайн үеийн одоо дайн байлдааны арга стратеги байгаа. Тэрний яадаг вэ гэхээр ерөөсөө ингээд маш одоо морин цэргээ цөөн тоотой морин цэргээр дайсны талаа амраад шүн хүлээгээ өгөө те тэднийг ерэн дайран дотлно гэж бодоогүй байхад нь маш их хэмжээний хохирол учруулад хүнс тижээлийг нь шатаана. Ойр орчнымынх нь ундны усыг хордуулна, хоол хүнсгүй болгоно. Маш богино хугацаанд их хэмжээний хохирол учруулад өөрсдөө таван тишээ тараа зутчихдаг. За тэр аргыг хэрэгжилж байгаа. Хоёр дахь арга нь тэр Scorching Earth гэдэг арга нь юу вэ гэхээр ерөөсөө амьд хүн мал идэж уух юу ч замдаа үлдээхгүй байх. Хот тосготыг бүгдийн түгээгээд хүн зоныг нь алаад 2 сартаа нэраа хүртэл цовдлсон байдаг гэдэг. Айлгал сүрдүүлэхийн тулд гэтэл Дракулагийн хувьд тэр сум тосгон те аймгийнхан ямар шашинтай байсан нь хамаагүй байсан.
христийн шашинтай, исламын шашинтай, католик бүх хүмүүсийг хорож исэн. Тэд нар нөгөө дайсныхын талд мэдээлэл өгнө, хоол хүнс өгнө, тэднийг хангаж туслана гэсэн үднэс. Тэгээд хэдэн мянган үнийг цовдлоод шорлоод тавьчихдаг гэсэн учраас түүнийг Влад Тепиш буюу Влад цовдлагч, шорлагч гэж нэрлэдэг болсон юм байна. За энэ хүн нэрээ алдартай. Румын маань. Кинон байна, тэ зохиол нь байна. За тэгээ Брам Стокер маань энэ хүний энэ домгийн талаар сонсож байгаад зохиолоо бичсэн байгаа. Гэхдээ мэдээж Трансильваны гүнгийн авхай, Батори гүнгийн авхай бас тухайн үед байсан нэг юм цуврал алуурчин гүнгийн авхайн түүхийг энэ хоёрыг сонсож байгаад энэ хоёр дундаас нь Влад Дракула хэмээх уран зохиолын дүрээ гаргасан. Гэтэл Дракула нь яг Влад Тепиш цовдлагч бол хүн цовдолдог харгас эрцгий дайчин байснаас биш яг хүний цус уудаг хүн бол байгаагүй. Вайн ууж байгааг нь улаан вайн уух дуртай байсан тулааны дараа тэр нараа цус сууж ийнэ. Яг бол тийм амар харгас эрцгий юм хийж байгаа учраас энийг цусууд юм энэдэг. Яг одоо PR явдаг ус тэ. За ийм учиртай маа. За дараагийнхаа алдартай нэг хүнийг ярья Румын улсын талаар. За ягаад гэх юм бол энэ хүн бол одоо спортын үнэлдэ Надя Команечи гэдэг. Гэхдээ энэ хүн бол спортоос гадна Румын улсын одоогийн ер нь одоо нийгмийн нөлөө, спортын нөлөө, асар том нөлөө одоо л үзүүлсээр байгаа. Румынаас гарч одоо бүх цагийн хамгийн агуу хүмүүсийн нэг гэдэг хэлцэж байна. Энэ бол гимнастикийн намирчин, одоо артистик гимнастик, уран сайхны гимнастик тийм. Энэ гимнастикийн намирчин Надя Команечи гэж хүн байгаа. Энэ хүнийг заавал бид нар дурдах ёстой. Ягаад гэх юм бол энэ хүн 1976 оны Монреалийн Олимпийн наадамд одоо гимнастикийн төгс 10 оноо гэж үүдэг. Бүр төгс 10 оноо. Бүр ямар ч алдаа байхгүй. Энэ 10 оноог авч исэн. Хамгийн анхны хүн. Тэгээ авахдаа бүр 7 удаа авч исэн. Нэг Олимпийн наадам дээр төгс 10 оноог 7 удаа авч исэн. 7 нь одоо өөрөө төрлөөр авчдаг шүү дээ бид нар чинь. Вау. Тий, энэ үнэхээр супер байсан. Одоо Надя Команечи. За Надя Команечи бол Румыны бүх цагийн хамгийн агуу спортын намирчин гэдгийг бол үүнээс баталгаас гадна 1970-аад онд спортын одоо ингээд тамирчид бүр ингээд супер од болж байгаа шүү дээ. Яг тэгэхэд Румын улсыг дэлхийд түгээж од болсон хамгийн супер хүн байсан. За тийм учраас энэ хүн бол коммунизмын одоо нэг чимдээ коммунизм бол энэ лаг хүмүүсийг гаргадаг гэдэг нэг бэлэг тэмдэг болж эхэлж байсан. Тийм учраас нөхрийг алдахгүй гэж гадагшаа аяллуудын ерөөдөө яадаг гэсэн. Боомлдог. За Москва руу явна, Куб руу явна, өөр улс руу ерөөдөө нэг аялахгүй. Аялах юм бол нөхөр зогтчихно. Яг бол Румын улс өөрийнх нь нэр хүндтэй алдартай хүнээ алдна. Хоёрдугаар энэ улсын үед айгу муу нэртэй. Коммунизмын үед айгу муу нэртэй байхгүй. Команечи баруун руу зогтчлаа гэдэг чинь Румыны үед бол коммунизмын үед бол ерөөдөө энэ нийгмээс хүмүүс зогтдtiin байна гэдэг мессеж өгөх. Ялангуяа 70-аад онд гэдэг чинь өөрөө яг нэг эд үе нөгөө байхгүй. Тийм учраас Команечиг бол одоо ингээд байнга ажигладаг байсан. Одоо жишээлбэл 76 оны Монреалийн Олимпиад орчоод 80 оны Москваг Олимпиад орж байгаа шүү дээ. За тэгвэл 84 оны Лос Анжелесийн Олимпиад Румын улс бол оролцсон гэж мэдгдсэн. Ягаад гэвэл 80 оны Олимпийн наадамд нэг зөвлөлт толгой тэргүүтээ посткоммунист улсууд ороогүй юу капиталист улсууд ороогүй шүү дээ Америк тэргүүтээ тий Москваг Олимпиад. За тэгвэл яг эсрэгээр 84 оны Лос Анжелесийн Олимпиадэр за зөвлөлт толгойд улс бол манай Монгол өдр орж байгаа тий коммунист улсууд ороогүй. За Румын бол орно гэж мэдгдсэн байдаг. Тэгээ Команечиг бол орж болно гэсэн. Гэхдээ Команечи бол тэн дээр бол Олимпиадад одоо ажиглагчаар авсан байгаа. За түүнийг ажиглагчаар явахад 84 оны Олимпиадад алдчих үедээ гэд байн хүмүүс ажигладаг байсан. Ингээд Америкийн тамирчтай уулзах ч юм уу, бус орны тамирчтай уулзах ингээл хажуунаас хүмүүс ингээл ажиглаад бичдэг. Ягаад гэвэл зүгтэн магадлал өндөртэй. Тэгээ Команечиг алдчих юм бол айгүй эвгүй байдалд орох гэсэн. Ийм нөхцөл байдлууд үүссэн юмсан. Тэгэхээр энэ хүн бол Румын улсын хувьд бол одоо нүүр царай. Дээрэс нь коммунизмын хувьд бол одоо үнэхээр баатарлаг хүмүүс энэ гэсэн. За тэнгууд энэ баатар хүн маань яасан бэ гэхээр 1984 онд 89 оны 11 сард юу болсон байгаа? Румыны хувьсгал гарсан. За коммунист дэглэмэрхүүд ингээд нурах, Чавшескийг нэрээр нурах эхэл гарчсан. За энэ үед бол Надя Команечи Румынуудтай нийлээд Унгарын хэлийг бол давсан. Хөлөөрөө давсан байдаг. За боддоо Румыны хамгийн алдартай улсаасаа хөлөөрөө зогтож Унгарын хэл рүү орж штэ тэ. Ингээд зогтож давсан байдаг. За тэгээ шөнийн цагаар голцоо ингээ хөлөөрөө ингээд Румыны хэлийг даваад Унгар руу орсон байдаг. За ингээд Австрид очоод тэндээсээ ингээд Америк нэгдсэн улс руу нисэх юм боломж гарч ирээд за тэгээд Америк руу нэгдсэн. За тэгээд Америкийн чинь одоо баруун улсуудын нэг давуу тал нь юу гэхээр зүүн Европоос дөрвж байгаа ч юм уу за энэ дэлхийн аль нэг улсаас дөрвж байгаа хамгийн алдартай мундаг тийм чадварлаг хүмүүс өөрийн улсад бол шууд авдаг тийм. За Надя Команечи ихт бол угаасаа шууд зөвшөөрч байгаа ойлгомжтой. Энд чинь одоо гимнастикийн бүр хатаан байгаа хөөхгүй тийм. Супер амтан байдаг. За ингээд Лариса Латинина гийн араас гарч ирсэн. Би ягаад Лариса Латининад урж инлэр
Олимпийн хамгийн супер гимнастикч юм байсан. Коминичи бол медалаар Латингаас бага байсан боловч супер од болж гарч ирсэн байхгүй. За ингээд Америк нэгдсэн улс руу яваад тэндээ ингээд суурьсан байдаг. За суурьшаад Барт Коннор гэдэг түүний одоо найз үүдэг. Найз нь тусалсан. За Барт Коннортой тэгээд гэрэлсэн байдаг. Тэрнээс одоо гимнастикийн хүн байсан. За ингээд гэрлээд тэр хоёр ингээд хормоо хийсэн байдаг. За ингээд буцаж журмын дээр жахад хормоо хийсэн Бухарест яд бол нарчилсан болсон байсан те. За ингээд юу басан тэд нар бол ингээд өөр ингэсэн хүмүүтэй болоод ингээд амьдрал нь сайхан болсон. За Надя Коминичи энэ хин хоёр болохоор Барт Коннор хоёр л өөр цаашаа яаж алдартай болсон бэлэр. Надя Коминичи угаасаа дэлхийн супер од. Нөхөр нь Америкийн иргэн учраас Коминичи айгуу ингээд дэмжиж одоо бүр ингээд алдартай болох нөхцлүүдийг гаргаж өгсөн байдаг. За тэгээ өөрөө дээрэс нь англи хэлтэй болж байгаа айгуу мундаг боловсрол ингээд дээшилж байгаа юм тий. За тэгээд Надя Коминичи одоо хүртэл хамгийн сүүлийн Парис Олимпиад хүртэл Олимпийн наадамд оролцоор л байсан. Яг гэх юм бол Надя Коминичи их алдартай учраас Олимпийн наадмууд дээрэс нь англи хэлтэй болсон. Англи хэлтэй учраас түүнийг том Олимпийн наадмууд бол ингээд урьж оролцоолдог гэсэн. За шийдвэл 2004 оны Афины Олимпийн наадамд түүнийг бол Адидасын сурталчилгаанд бол тоглосон байдаг. За тэгээд Адидасын сурталчилгаанд тоглоод тэгээ Барт Коннор хоёр Бээжинг Олимпийн наадамд мөн телевизийн одоо тайлбарлагчаар ажилласан байдаг хоёулаа хамтдаа. За 2004 2008 оны Олимпиад дараалал ажиллаж байсан шүү дээ, тийм. За тэгвэл 2012 оны Олимпийн наадамд Коминичи хуучин сагсан бөмбөгийн одтой хамт за галт бамрыг бүхэл аялалд бас ингээд оролцсон байдаг. За ингээд тухайн үед ингээд Олимпийн бамрыг бас ингээд барай явж ирсэн хүмүүсийн нэг болсон байдаг. 2016 оны Рио де Жанейро Олимпийн наадамд Коминичи бол ингээд дэлхийн том одуудтай ингээд рекламд тоглосон байдаг. За хамгийн том од нь одоо Sam Bice гэдэг тухайн үед одоо Африк гаралтай Америкийн одоо гимнастикийн супер од байдаг. За энэтэй зүг тоглосон байдаг. За энэ бол өөрөө ямар тийм супер од бай те. Айл 76 оны супер од 16 оны Олимпийн наадамд Америкийн супер одтой те. Тухайн супер одтой ингээд тоглож байгаа те. За тэгээд хүч чадлын хувьсгал гэдэг юм рекламд бол тоглосон байдаг. За одоо 16 оны Олимпийн наадамд усан зэлтийн супер од Марк Спиц Олимпиад хамгийн олон усан зэлтийн одоо энэс өмнө шүү дээ. Майкл Фелпсээс өмнө те. Явсан Марк Спиц, Карл Луис хөнгө атлетикийн Олимпийн дэлхийн 8 удаагийн авраг те. Бүх цагийн хамгийн агуу хөнгө атлетикч Карл Луис болон өөрийн нөхөр Коннор болон бусад аврагуудтай мөн одоо Бразилийн спорт ТV-гийн цацгдсан энэ шоунд бол ингээд шинжээчээр ажилласан байдаг. За тэгээд хамгийн сүүлд 2024 оны Парис Олимпийн наадмын нээлтийн ёслолд бас оролцсон. За гэхдээ Серена Уильямс, Рафаэл Надал, Карл Луис гэдэг дандаа супер хүмүүстэй оролцсон байдаг. Тэгэхээр супер од юм байна. Супер од. Ерөөсө Румынээс гараад Америкт очсон өөрөө дэлхийд бүр том супер од. Англи хэл ямар ч хоттой байдгийг харуулж байгаа юм. За хоёлаа төр завсарлаад өнөөдрийнхөө ивент итгэгчийг дурдъя. За Атлас нэвтрүүлгийг маань бүтэн жилийн турш та бүгдэд эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал компани ивент итгэн хүргэж байгаа. За бод даатгал нь даатгалын салбарт 30 жил турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монголын ууган даатгалын компаниудын нэг юм байна. Бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээ эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цаг цорон санд болгодог. За өнөөдрийн дугаараараа бид хоёр бод сос эрүүл мэндийн иж бүрэн даатгалыг нь санал болгоё. За бод сос иж бүрэн даатгал нь дэлхийн тэргуулах International Sauce эрүүл мэндийн байгууллагаар давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үн төлбөргүй хүргэх давуу талтай. Мөн AXA олон улсын эрүүл мэндийн даатгал гэж байна. AXA олон улсын эрүүл мэндийн даатгал нь дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалалтын иж бүрэн үйлчилгээ бөгөөд Монгол улсад амьдарч буй иргэд тэдний гэр бүл болон гадаадын иргэд экспатуудад зориулагдсан байна. За энэхүү эрүүл мэндийн даатгалуудын бод сос болон AXA эрүүл мэндийн даатгалуудын зорилго нь өвдөх, гэмтэх, эмнэлэг твдэх, мэс сасал болон эмчилгээний зардлыг даадаг, эмийн болон эмчилгээний зардлыг нөхөн ойлгодог, яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт буюу эх оронд нь буцаах зардлыг шийдвэрлэдэг, дэлхийд даяар олон улсын эмнэлгийн сүлжээгээр шууд үйлчилгээ авах боломжийг үйлчлэгчтэй одоо харилцагчдаа нээж өгдөг юм байна. Бод даатгал нь даатгалын салбарт энэ олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монголд цор ганц партнер юм байна. За аялал амьдралын замнал таныг түшиж явах түшигтэй хамтрагч бол бод даатгал хувьцаат компани байх болно. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг бод зураас insurance.com вебсайтнаас болон бод claim app ашиглаад та өөрийн хэрэгцээ одоо тухайн үеийн нөхцөл байдалд шаардлагатай байгаа эрүүл мэндийн болон аяллаа даатгалын үйлчилгээгээ аппликейшн ашиглаад авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 750548 тэгдэг 750548 тэгдэг дугаарыг утсаар аваарай. За ивент итгэгчтэй баярлалаа. За ивент итгэгчтэй баярлалаа. За тэгээ комьюничиг дуусгаагүйсэн. Ийм алдартай хүн байх нь шүү дээ. Супер од байна. Супер од.
яг өөрөө тамирчин бохтой супер байсан. Тамирчны дараах замналан ч супер байсан. Наадэ Комнеч. Наадэ Комнеч гэхэл хүн болгон таньдаг. Ерөнхийдөө спортын. За тэгээд ингээд 2004-өөс 2024 оны Парис Олимпиадын хүртэл ингээд 20 жилийн турш 5 олимпийн наадамд ингээд нөхөр оролцож штэ тий. Өөрөөс олимпийн наадамд. За тэгээд Комнеч болохоор өөрөө ингээд санхүүгөөч гэсэнд Америкт амьдарч байсан учраас ингээд тэр чинь өөрөө багшлан дасгалжуулан зөвлөн тий. Америкч бол тэр тал дээр нөө мэдлэгтнүүдийн лаг хүмүүсийн зөвлөгөө айгуу сайн авдаг шүү дээ. Заавал ерөнхийдөө санхүүгөөч гэсэн ерөнхийдөө гайгүй болцсон байсан. За тэгэхэд нөхөрчин болоо одоо 80 онд өөрөө ингээд дөрвж байгаа шүү дээ. Хөлөөрөө дөрвж байгаа тий. За ингээд Наадэ Комнечи төрлөх Румын улстай маш хайртай байсан. Угаасаа гэр орнон тий. Румын улстай маш олон буйны ус идэг. Наадэ Комнечи гэвэл. За тэгээд ерөнхийдөө буйны усын хамгийн том болохоор Комнечи хүүхдийн клиник барьсан байдаг. Бүр барилга бариад. За тэгээд Наадэ Комнечигийн хүүхдийн клиник нь Бухарестод барилдаг. Хамгийн одоо хямд өнөр үйлчилдэг. За маш олон тохиолдолд үнэгүй эмнэлгийн зөвлөгөө өгдөг, эмнэлгийн үйлчлэг үзүүлдэг. Одоо нийгэмд одоо айгуу тийм үр бүтээлтэй ажилтдаг тий. Тийм буйны байгууллагыг бол ажилтдаг. Тэрний хамгийн том клиник буюу одоо клиник чинь Монголоор одоо нэг эмнэлэг юм байна тий. За тэгээд түүнийг бол ингээд Румын улстай маш их зүйл хийж байгаа учраас Румыны засгийн газраас түүнийг Америк дахь суух Румыны одоо хүндэт консул болгосон байдаг. Хүндэт консул болгоод за тэгээд Америк Румын хоёрын хоорондох ингээд хоёр улсын харилцаанд ерөөхдөө айгуу том ажлыг бол ерөөхдөө Наадэ Комнечи хийдэг ийм алдартай хүн байна. За энэ үнийг бол заавал дуртах хэрэгтэй болов уу гэж тийм байна. Дуртахаар юм байна. За тэгвэл би үргэлжлүүлээд Румыны хүн амын талаар мэдээлэл өгье. За Румын улс нь 2025 оны байдлаар ойролцоогоор 19 сая орчим хүн амтай байна гэж байгаа. Энэ дэлхийн бас хүн ам нь огцомтой буурч байгаа. Улсуудын нэг яхахгүй мөн. Дөрвж байгаа маш их тийм. Дөрвж байгаа, дөрвөл маш их явж байгаа. За тэгээд нийт хүн амын 45% нь хөдөө орнуудад амьдардаг бол нийслэл Бухарест нь хамгийн том хот гэсэн бөгөөд 2 сая орчим хүн амтай. За томоохон хотууд нь Клуж, Напока, Тимишоара, Яш, Констанца, Брашов зэрэг хотууд байдаг. За үндэсний хувьд бол румынчуудын нийт хүн амынх 89 орчим хувь нь румынчууд юм байгаа. За румын гэж нөгөө хэнийг хэлээд байна гэхээр манай эртний одоо 1-2 дугаар зууны үедтэй уугуул Дакийн нутгийн уугуул Дакианууд дээр зэрлэг латин овгийн аймагуд ирээд нийлээд одоо нэг үндэстэн бий болсон гэж байгаа шүү дээ. Тэднэр байгаа бол 6.5% нь унгарчууд. За цыганууд Рома буюу цыганууд 3-4% нь бүрдүүлдэг. Мөн герман, серб, украин, татар зэрэг иргэд байдаг. За энд яагаад бусад хүмүүс байгаад байна гэж гайхаж магадгүй. Трансильваниг бид нэр ярьсан тийм. Трансильван төр сүрлэг Карпатын улс. Румынтэй одоо цаана биш Румын шүү Унгартай хил залгаа байгаа газар нутаг нь өөрөө түүхэн хугацаанд айл ал эзэнт гүрнийхээ иргэшээлд орж исэн. Тэгэхээр тухайн газар нутагт унгарчууд амьдардаг байсан. За тэгээ би бол нэг оюутан байхдаа Брюссел рүү явахдаа Карпатын улсаар дамжиж яг тэр замаар явдаг байсан байхгүй юу? Тэгэхээр яг Карпатын улс руу ороод ирэхээр сүм барилга байшингийн архитектур нь өөрчлөгдөж явждаг. За энд яг германууд байгаа. Ягаад тэгэхээр тухайн үед 13-14 дугаар зууны үед тухайн газар нутагт арилжаа 8 одоо нэмэгдүүлэхийн тулд мөнгө урсгалаа сайжруулахын тулд Германы овг аймагуд тосгоныхыг 8-ачдыг тэр нутагт суурьшуулсан байгаа. Арилжаа 8-аа энд хий газар зааж өгье, нутаг зааж өгье гэд тэгээ маш бага татвар өвчөр ногдуулж байсан. Тийм учраас германуудас байдаг. Гэхдээ тэнд одоо бараг 7-800 жил амьдсан германууд гэсэн үг шүү дээ. Гэхдээ өөрсдийнхөө нөгөө уугуул нутгийн онцлог байдлаа алдаагүй сүм барилга дуганд нь маш өөр. Унгарчууд чинь католик шашинтай шүү дээ. Сүмүүд нь одоо католик шашны сүмүүд байх нь шүү дээ, тий. За Ромачууд Румын дэлхийн ер нь бол дэлхий дээр Европын холбоон дээр хамгийн их цыгаануудтай улс бол Румын юм байна. За яагаад цыгаануудыг Рома гэж нэрлэдэг вэ гэхээр Европын холбооны гишүүн орн болсноор цыгаан гэдэг нь өөрөө англиар gypsy гэдэг маань дорн чутаг агуулгатай гэж үзээд одоо цыгаанууд маань өөрсдийгөө Рома гэж нэрлүүлээд албан ёсны хүндэтгэлтэй нэр нь бол Рома болсон байгаа. Тэгэхээр цыгаан гэж ярих нь одоо доромж агуулгатай болсон гэсэн. Тий, би энэ дэс нэмэлж яагаад ингэж цыгаанууд Румын их байд юм бэ гэдэг хүмүүс бодож иж магадгүй л дээ. За ерөнхийдөө цыгаануудыг бол зүгээр хальт хэлэхэд манайхан бол ягаад цыгаануудын талаар нэвтрүүлэх хэрэгтэй. Энэтхгийн хойдсог одоо Рajasthan хэсгээс одоо дөрвсөн энэ хүмүүс гэж үздэг. За 9-оос 10 дугаар зууны үед бол ерөөхдөө ойрох торнд Балканы зүүн Европт ирж амьдэрсэн байдаг. За тэнгууд л Румын газар нутгийн үед амьдрахад айгуу тааламжтай. Тэгээ байгалийн хил буюу Карпатын нуруутай. Цаашаа явахад нэг тохиромжгүй бас байсан. За дээрэс нь хамгийн гол хүчин шалтгаан нь юу байсан бэ гэхээр
одоо нөө бид нар хэлжсэн шүү дээ. Валахия, Молдав, Трансильвани гэдэг 3 хуваагдсан байсан гэх тээ. Эдгээр бол Рома буюу одоо энэ цыгаануудыг бол өөрөөр боол хэлбэрээр орж ирэнгүүт эзэмшдэг гэсэн айгүйхээр ингээ боолчилж исэн. За тэгээ гэрийн ажил, дархан, төмрийн ажилч ингээл одоо хөгжимч ингээл мал зал маллуулахад айгүй бол ажил хийдэг гэсэн. Тийм учраас энэ хүмүүс болохоор Румынд боолчлоор удаан амьдарсан. Тийм учраас маш олон цыгаанууд одоо амьдрах нөхцөл байдал үүссэн байдаг. За тэгээ Румын улс 1856 онд боолчлыг халсан байдаг. За ингээд боолчлыг халангуул нөө цыгаанууд чинь за ерөөдөө ингээд баруун Европ руу явах нь яваад тэгээд маш олон цыгаанууд тэнд ингээд амьдрал нь олон жилийн турш ингээд одоо олон зуун жилийн турш амьдарсан учраас тэндээ ингээд суушаад үлдсэн байдаг. За тийм учраас Румынд энэ үлдэж ирсэн цыгаануудын хөт учраас хамгийн олон цыгаантай ойролцоогоор 1.2-оос 2.5 сая орчим цыгаан буюу Ром амьдардаг гэж үздэг. Яа тэгээд тоо яагаад юм хэлбэлцтэй хэлэхээр маш олон хүмүүс нь одоо өөр хүмүүс бүртгэлгүй дээрэс нь өөр хүмүүстэй ингээ гэр бүл болцсон ч юм уу те. Маш олон юм асуудал байдаг. За тэгээд нийгэм соёлын хувьд бол ингээ цыгаануудыг румынчууд ингээ янз янзаар ингээ за яг хавчин гадуурхад боолчлохоос гадна одоо орчин үед бол тэднийг бол нийгэмшүүлэх гэж их үздэг байсан. За Рома хүмүүс бол хил соёл амьдралын маягаар олон зуун жилийн турш тусаарлагдсан байсан. Яг бол тэд нар боолчууд гэсэн чинь боолчуудад сургууль хол те нийгмийн хүртээмж хол одоо тэр тухайн нийгэмд ингээд яг өөрийн иргэн болоод амьдрах хүртээмж нь бага байсан учраас тодорхой хэмжээнд бол тусгаарлагдсан байсан. За коммунизм үед бол тэднийг бол Румыны засгийн газар нэгдэх бодлого хэрэгжүүлж ядуурл болон боловсролын ялгааг жоохон ингээд арилгах гэж үлдсэн боловч тодорхой хэмжээнээс тэрийг нь бол чадаагүй байдаг те. За ингээд ардчлалын дараа эдийн засгийн өөрчлөлт ажилгүйд мэдчих Рома иргэдийн нийгэм байдал илүү тод харагдаж эхэлсэн. Арчлалын дараа. Яг бол илүү нөө нутгийн румынчууд нь илүү боломжууд олдоод Рома буюу цыгаан хүмүүс илүүтэй боломжууд нь бага байсан учраас тэд нар илүү тодорч одоо хүмүүс Румынд илүү цыгаанууд байд юм байна гэдэг тодорч үлдсэн байдаг. За тэгээд ерөөдөө дэлхийд хамгийн одоо том цыгааны бүлэг бол ерөөдөө Румын улсад байдаг шалтгаан ийм байгаамаа. За тэгээд Румыны түрүүн нөгөө гар урлал газар тариалан тэгээ боол болгон ашигладаг байсан гэдэгтэй холбоотой одоогийн Румыны цыгаанууд нь бас их сонирхолтой өвөрмөц өөрсдийнх нь амьдардаг юм хот тосгонууд байгаа. Хот тосготууд. Тэгээ төмрийн дарах алдартай сайн төмрийн дарахчууд байсан болохоор тэднийхэнд байшин одоо баян цыгааны баян Ромагийн орд харшуул зүгээр л Versace юм шиг байхгүй юу. Им гялалцсан баян тансаг юм дуртай баянгууд нь бүр хашааныхаа хаалгыг төмрөөр игээд 24 цагийн алтаар игээд 24 цагийн гарттай байх жишээтэй. Хамгаалагчтай тийм. Тэгээ ер нь бол хаа газар Ромачуудыг те цыгаануудыг тухайн нутгийн соёл ахуй соёлд одоо ассимиляц хийх буюу те уусгах нэгтгэх бодлого цагт хэрэгжижсэн боловч ер нь бол тухайн нутгийн соёлд уусгах хамгийн хэцүү. Яг үнэ. Маш сонин тийм маш хатуу чанга юм үндэсний ондоошилтой тэрэндээ их үнэнч тэрийг их баримталдаг сонин ард түмэн. Тэгээд Румын 2007 онд Европын холбоонд ороход маш том асуудал цыгаануудын эсрэг хийсэн нь цыгаанууд зэрлэг уулаас баавган бамруулж барьж аваад тэрийг өөртөө гаршуулаад тэрийгээрээ үзүүлж мөнгө олж одоо хэрэн хэсүүжилдэг тийм циркүүд тиймэрхүү нүүдэлчин маягаар амьдардаг маш олон байдаг. Гэтэл тэрийг нөгөө Европын холбооны хуультай шаардлагын үүднээс амтны эрх зөрчсөн. Зэрлэг амтан зэрлэг онгон байгальтай байх ёстой. Амтныг ингэж гаршуулжтай эксплуатац буюу мөнгө олоход ашиглаж болохгүй гэсэн зартмын үүднээс Европын засгийн газар тэрийг нь болиулах шаардлагатай байсан. Гэтэл румынчууд маань цыгаанчууд маань бид нар энийг чи хэдэн зуун жил хийсэн штэ. Эдгээр чинь бидний үндэсний соёлыг өгөөд маш их хүчтэй тэмцэл болсон. Тэгэхдээ энэ тэмцэлд мэдээж цыгаанууд бууж өгөөд энийг нь хуулиар хориглосон байгаа. Гэхдээ одоо болтол ер нь бол баавган бамбруу шиг барьж аваад гаршуулаад мөнгө олоход ашиглах тохиолдол зөндөө. За яагаад баавган бамбруу шиг цыгаанууд ингээ гаршуулаад байна гэхээр Карпатын нур бол одоо Европын за Оросыг иш тооцвол хамгийн том одоо бор баавгатай газарндаг. За тийм учраас тэр бор баавганууд өсөглөн үеэрээ хот тосон руу маш ихээр орж идэг Румынд бол. Одоо тийм бичлэгүүд бол зөндөө байдаг те. За тэнгуүл хүмүүс нэг хоол ундаа орхиод яваад баавганууд нь тэнд ноолонд чи буцаад уул руу орж тохиолддог. Тийм учраас Карпатын нуруу өөрөө бор баавганы одоо маш их одоо тийм популяцтай тоотлогоо ихтэй ийм нутаг байгаа. За тэнгуүл хоёлаа одоо ингээд Румыны нэлээд түүхүүдийг ч юм уу задлж одоо хүмүүсийг ч юм уу ярьлаа шүү дээ тий. Одоо Румын улстай холбоотой болсон сонирхолтой юмнуудыг бас ярьсан зүгээр болов гэж бодож байна тий. Хоёлаа ивент итгэж байна гэж тий. За Atlas нэвтрүүлгийг маань ногоо ирээдүйг хөгжүүлэх ураатай MMS компани ивент итгэж байна. За MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монголын анхны эрчим хүчний хэмнэлтэд ногоон барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. За энэ бол тэдний офис юм байна. Нисхийн спортын буян тухай спортын ордны яг замын эсрэг талд
нэг гайхалтай гоё офис байдаг. Энэ бол Монгол улсад анх баригдсан эрчим хүчний хэмнэлтэд ногоон барилга юм байна. За энэхүү бүтээн байгуулалт нь ажилтнуудын эрүүл тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээс гадна Монгол улсад ногоон барилгын шин соёлыг эхлүүлж үлгэр жишээ болгох зорилготой хэрэгжсэн төсөл бөгөөд маш амжилттай хэрэгжсэн. За MMS компани маань юу игээд яагаад сэргээгт эрчим хүчийг эрчим хүчний хэмнэлтэд энэ офсыг бий болгосон бэ гэхээр өөртөө дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчид болох Genco Solar, Solox Power зэрэг нарны эрчим хүчний панел үйлдвэрлэдэг компаниудтай хамтран ажиллаад тэр компаниудын Монголд албан ёсны төлөөлөгч юм байна. Тэгэхээр малчин өргөх болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд төслүүдэд тасралтгүй байгалийн нарны сэргээгт эрчим хүчний их усүрээр өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах тэгээ төвлөрсөн эрчим хүчнээс хамааралгүй байх мөн тэр чин зардал маш их хэмнэдэг энэ боломжийг өгдөг. Тэгээ дэлхийн шилдэг брэндүүдийн энэ сайхан нарны панелуудыг Монголын уур амьсгалд зориулаад сайжруулад борлуулдаг нь 30 жилийн баталгаа өгөх тийм итгэлийг өгч чаддаг юм байна. Тэгэхээр харилцагчтай 30 жилийн баталгаа өгдөг ийм компани юм байна. За 30 жилийн баталгаад чи юу нь сонсож байгаа үг юм ба шүү. Тийм байна. MMS компани нь цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэл технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог бөгөөд эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс сонгоорой гэж байна. За та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг вебсайтнаас нь болон та бүхэн буян тухай спортын ордны замын эсрэг талд байгаа гайхалтай шилэн барилгаар зочлоод авах боломжтой шүү. За би чийд зочлцсон янзын гоё газар байдаг. За энд тэгштэй баярлалаа. За энд тэгштэй баярлалаа. За Румын улсын хувьд бол бид ингээд ярьж штэ. Түүхэн уламжлалтай маш олон ингээд соёлын нөлөө өгтэй тий. Европын соёл за дээрэс нь Отоманы соёл гэдэг ч юм уу, Австро-Унгарын эзэнт гүрэн гэдэг ч юм уу. Айгүй бол ингээд нөлөөнүүдийг зөвлөлтийн нөлөө гэл. Ерөнхийдөө Румын улсын ингээд холимог айгүй ол юм байдаг. Тэнгүүд энэ улс ч өөрөө газар нутаг байгалийн хөвчсөн яг тийм баг бүх юм байдаг тий. Айгүй гоё газар нутаг хөгжих боломжууд маш ихтэй хар тэнгис зэрэг дээрдэг. Одоо Констанцга тотоогоо штэ. Дунаа мөрний одоо дельта буюу ингээд цутгадаг тий. Энэ бол Европт үүдээ хоёрт орох хамгийн том одоо тийм цутгал байдаг. Волга мөрний дараа. Дээрэс нь Дунаа мөр өөр 10 Европын 10 улсын нутгаар урсдаг. Дэлхийд дээр хамгийн олон улсын нутгаар урсдаг юм мөрөн байдаг. За тэрнийхээ хамгийн төсгөл нь Румын усаар орчдөг. 8 байжгаад уусаа задарч байгаа штэ. Чех, Словак, Югослав чинь өөрөө задрахад 8 нь 10 болсон байдаг. За дэлхийн хамгийн олон улсын нутгаар цутгадаг. Констанцаар цутгахтаа элсний буюу далайн ноног юу айгуу гоётай. Амралтын газрууд ихтэй байдаг. За энэгээр бол ерөөхдөө Европч бол яг энэ амралтын газарлаар ингээ грек руу ч юм уу испани руу байдаг бол Румынд бол яг зөв Европт бол энэ хамгийн гоё хэсгүүд нь бол байдгаа. За тэгээ Румыны хувьд бол Бухарестийн одоо тэндэг парламентын ордон байдаг. Энэ парламентын ордон бол дэлхийн 2 дахь том парламентын ордон. Пентагоны дараа ордог. Америкийн цагаан ордны дараа. Маш том. За тэгэнгүүтээ хамгийн хүнд нь гэж явт юм байна. 4.1 тонн хүнд, 84 метр өндөр ийм том парламентын ордон. Энэ бас асар сүрдэм тий. Сүрлэг том парламентын ордон. Орж үзсэн амар ба. Үзэлдэг юм үзье. Амар гоё. Тэгээ парламент нь үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Энэ бол нөгөө яг социализмын үед ер нь бол анзаархад социализмын үед ер нь бол хаалттай байсан те социалист одоо те зүүн талын орнуудад бруталист архитектур гэдэг шинэ архитектур тэрийг нь одоо бруталист гэж нэрлэдэг байгаа. Маш сүрлэг асар том одоо нэг сүр хүч дагуулах гэсэн. Одоо төр нь ийм том шүү гэдэг хандж байгаа тий. Тэгээ бетон блокийг ашигласан. За тэгээд гоо зүг бараг байхгүй шахав. Тийм барилгуудыг одоо бруталист гэдэг болчиход байгаа. Тэрний сонгодог жишээ. За хамгийн том юм юу вэ? За дээрэс нь Румын улсын одоо энэ төмөр замын одоо сүлжээ дэлхийд 15-д ордог. Маш том. За энээр нь өндөр хөгжилтэй улсууд төмөр замын сүлжээ том шүү дээ. Одоо Америк ч юм уу Их Британи ч юм уу, Орос ч юм уу, Хятад ч юм уу, Япон ч юм уу те. Тэгэд Румын 15 гэдэг айгуу сонирхолтой. Дэлхийд маш өндөр ордог. За 22298 км урт төмөр зам станд. Тийм учраас Бухарест болон бусад ингээд Европын сүлжээ шүү дээ. Энэгээр Европт алдартай. Бухарест бол Европын 4-р том төмөр замын сүлжээ гэж явдаг. Энэгээр одоо дэд үтс бол их сайн хөгжсөн. Улсаа засаглаа сайжруулах юм бол энэ улсд бол нөөц боломж зөндөө байна гэсэн үг те. За тэгээд Румын улс бол Нобелийн шагнал авсан 4 үнэтэй байдаг. За тэгээд энэ 4 үн бас тэгэл зарим нь бол би бол хэнийг Георги Эмил Палладагийн түүхийг уншиж байгаа нэг ангаах ухааны хүн те бас Америк руу төрсөн байт юм л. Тийм тэгэхээр бас ингээд мундаг хүмүүс бол зөндөө гарчдаг. Гэхдээ улсдаа тогтоход хэцүү учраас надад коммунич ингээд баруун руу явсан байдаг. За тэгээд Palace Castle гэж одоо энэ Синаид байдаг энэ Европын энэ одоо ер нь Румын ч өөрөө энэ Castle буюу одоо ордон сүм дугунаараа
айгүй хөдөг те. Ялангуяа Трансильвани бол одоо бүр ингээд тэрүүгээр алдартай. Дундад зууны үеийн гайхалтай ордон харшууд маш их. Тийм учраас Хотел Трансильвани гэдэг хүүхэлдэйн кино 3 4 гарч уу те. Румыни бас айгүй том тэр чи юу болчихж байгаа байхгүй. Брэнд болчихж байгаа байхгүй. Хотел Трансильвани. Ер нь бол тэр нөгөө орд харшууд нь тэр сүрлэг уултайгаа орд харшууд нь дундад зүүнний орд харшууд нь маш үзэсгэлэнтэй гой зочд буудлууд болсон, лакшери зэрэглэлийн буудлууд болчихсон. Тэгээд одоо нөө Дракулагийн ордон гэж харш гэж яриад байгаа шүү дээ бүр. Брашов яг Дракула тэнд өөрөө очиж байгаа үл дээ. Гэхдээ Дракулагийн ордон гэдгээр алдартай болсон. Маш олон гайхалтай сүм дугуйн орд харштай дундад зүүнний үе. За тэгээд энэ сүм дугнаас Тимошорогийн одоо тийм гудамж гэх юм уу та энэ гудамж нь болохоор 1880 онд Европын хамгийн анхны одоо цахилгаан одоо гаргасан гудамж одоо юу гэж хэлэх юм бэ? Гэрэлтэй гудамж гэх юм уу та тийм байна. Ийм байсан. За сүм дугнууд нь ч гэсэндээ өөрийн гэсэн тийм халаалтын системтэй. Тэгээ өөрийн гэсэн одоо гэрэл гаргадаг юм системийг румынчууд өөртөө бас гаргаж ирсэн байна. Бид түрүүн Пелес Кастл гэдээ хэлсэн те. За тэгээ Румын өөрөө газар зүйд аягүй онцлогтой. Хамгийн сүүлд олдсон бас том агуу те тэндээс нь төрөл зүйлийн даалз малзансан амьд олцсноос гадна энэ байгалийн аягүй олон тийм хүний гараар буцаа олон зүйл байдаг. За жишээлбэл 2000 жилийн одоо түүхтэй одоо л үйл ажиллагаа болдог хамгийн эртний одоо тийм юу гэдэг уурхай байдаг Румынд. Үүр дээр байсан одоо уурхайд ажилласан. Тэр нь одоо бол ингээд ажиллаж идэг ч юм уу. За тэнгууд Румынд юу байгаа? Хамгийн өндөр модон тийм сүм. Дэлхийд дэр хамгийн өндөр модон сүм бол Румынд байж идэг. За тэгээд Румынд дээр үе нөө юу идэг? Одоо давсны урхай. Давсны урхай гэж идэг. Хамгийн олон жилийн. Тэр нь болохоор ингээд 200 метрийн гүнд байдаг. Тэр нь одоо ингээд жуулчдыг айгүй их татдаг тийм газар. Жуулчид тэрүүгээр ингээд ороод үзээд тэгээд явдаг ийм газар болсон. Ийм газараас Румынд байна. За тэгээд Европын хамгийн том алтны одоо тийм нөөц газар Румынд бас байдаг. Тэгээд ямар их баялагтай, баян уурхайтай тий тэрийг ямар гоё ингээд ашиглаж чадчихаа гэдэнээс бол харуулж байгаа. За тэнгууд л Румынд газар доороод уурхаад энэ олон километр үргэлжлээ тэнд нь ингээ галерей болоод одоо ингээ хүмүүс зүзүүлж идэг. Тэр уурхаагаар ингээ. Дотор нь сүм барьсан байж. Сүм барьсан. Чи тэнд орж үзсэн үү? Ямар хөө вэ? Краковд үеийн Катович Пошт бас байдаг. Амар гоё, маш том. Тэгээ тэр нөгөө давсын одоо болтол ашигладагч би ашиглахаа болцсон ч байдгийн. Тэрийг бүр ингээ музей болгоцсон дотор нь сүм дууганд барьсан маш үзэсгэлэнтэй. За тэгээд иймэрхүү гоё газрууд бол ер нь зөндөө байна. Румынд бол. За тэгээд Румыны хувьд бол одоо Дунаа мөрний дельта гэж бас цутгал байгаа шүү дээ. Маш гоё ингэ цутгадаг. За тэр болохоо шуудын диважин гэж байгаа. Маш олон төрлийн одоо шууд гэдэг. За одоо жишээлбэл хотон шувуу. За би нөө монголоор нэрийн заримнаас андуураад байдیں۔ Pelicans, Herons гэдэг те. Одоо Heron чи юу шүү дээ манайхаар дэглийн юм уу та тий өрөвт орчин сторк гэж боддог тий маш олон төрлийн усны шууд энэ байдаг. Тийм учраас усны шуудын диважин гэж боддог. 300-аас дээш төрлийн усны шууд тэр дельта дээр ингээд одоо цутгал дээр ингээд байдаг. Тэгэхээр энэ бол усны шууд бол хамгийн тийм парадайз болсон тийм газар бол байгаа. Бид нар бол Шинэ Зеландын өмнөх дугаар дээр бас ярьжсэн. Шинэ Зеланд бол шууд ноёрхсон их газар. Энэ бол дэлхийд ганц байдаг бол яг энэ Дунай морны цутгалын хэсэг бол шуудын хувьд бол диважин болсон юм газар байдаг. За Румыны хувьд бол би спортын нэг сонирхолтой юм бол заавал ярих хэрэгтэй гэж байна. Энэ юу гэхээр 1998 оны хөл бөмбөгийн дэлхийн орчлон арга тэмцээнд Румын ус тоглосон байдаг. Румын бол хөл бөмбөгөөс айгүй өндөр хөгжсөн. За коммунизм нороод арчлын жилүүдэд Румынд ингээд Европын холбоонд ороогүй гадагшаа явхад бол спорт айгүй чухал нөлөөтэй байсан. Яг бол спортод амжиж виза аавна. Тэгэх юм бол тэндээ очиж үлддэг. Тийм учраас энэ социалист улсуудын орнууд ч одоо коммунизмыг үлдэхгүйгээр хүн харгалздаг гэдэгтэй адилхан маш олон хүмүүс ингээд зугтсан байдаг, үлдсэн байдаг. Одоо хойд солонгосоос айгүй олон хүмүүс бас дөрвдөг те спортод амжижтэй. За тэнгуэл дөрвөлэхгүй бол гэр бүлийнх нь адуулчихдаг те. За Румынд бол ийм тохиол байсан. Тэнгүүд арчлал гараад Румынчууд ингээд баруун Европ руу ч өндөр хөгжилтэй улсууд руу орлоо. Виз мэс гарахгүй юм бол спорт хамгийн том нөлөөсөн. Тийм учраас спорт айгүй хурдан хөгжсөн байдаг. Тэнгүүдээ буцаад 2000 он гараад байхгүй болоод Европын холбоонд ороход спортыг хөгжсөн суларчж байгаа байхгүй. Яг бол заавал спортоор дамжиж Румынээс зугтах шаардлага байхгүй болсон. Одоо тэнгүүд хөл өмгийн баг нь 96 2098 оны Европын авралын ороод их сайн тоглосон байдаг. Георги Хажи гэж одоо Румыны Карпатын Марадона гэдэг нэртэй бүр айгүй супер хөлбөмбөгч бол гаргаж ирсэн байдаг. Тэгэхэд бол Румын 98 оны дэлхийн аврал дээр яасан мэхлээр эхний тоглолтын дээр Тунисыг очоо дараа нь Англиг очиж байгаа. Англи шүү дээ. Англиас илүү байсан байгаа байхгүй 98 онд. Тэгээ Англиг очичоод Румынчуудын хувьд хоёр тоглолтод очиж эсгээсээ гарахаар бол бүгдээр үсээ шараар бутдээ 22 тоглож байна.
бүгдээрээ үсээ шараар бодоод тэгсэн чинь тэр нь хөл өмгийн хувьд хараал болж үлдсэн байт. Яг тэр шараар бодуулсанаас ерөөс хожоогүй. Эхний хоёр тоглолтод Тунисыг хожоо заяа. За Тунис бол Англич хожиж байгаа юм те. За тэнгууд Колумбиг хожиж байгаа уушлаар. Колумбиг хожиж байгаа, Англиг хожиж байгаа. Хоёр том хэсгийн бага хожоод ингээд үлдсэн байсан чинь дараа нь Тунисгээс сулхан багтаа тоглоод угаасаа хэсгээс гарсан тодорхойлсон. Бүгдээрээ шараа бодож Тунистайгаа нэг тэнцчихэж байгаа. Тэгээ хэсгээс нөгөө чи Румын чи нэгээр гарч байгаа шүү дээ бүр. Хамгийн лаг баг нь болоод Англи хоёроор ингээд гарч яхад хэсгээс гараад Хорватад ажиж байгаа. Тэгэд энэ болохоор спортын төгөөд Румынчууд үсээ шараар бодуулаад энэ хараал болоод дараа нь тэнээс хойш хожиж чадаагүй гэдэг. Яагаад шараар бутсан багаараа? Яг одоо багаараа ингээл яг Румын өөртөө шар өнгийн өмсгөлтэй. Тэгээ үсээ шараар бодуулж ингээд одоо ийм нэгдмэл хүч зөргөө баах юм ил хак ашиг л хак ашиг юм ийгсэн. Тэр нэгээд яг буруугаар эргээд үсээ шараар бодуулсанаас хойш ерөөсө хожиж чадаагүй ийм нэг түүх бол Румынд байдаг. Тэгээ Габриэле Сабогийн төгөд Румын ч нөө Цеганаттай хулгайч нар ихтэйгдэж голомжтой. Габриэле Сабо гэдэг 5,000 10,000 м 1500 м дэлхийн супер өнгө атлет гэж эмхтэй байхгүй юу? Тэгсэн чи яасан гэж тийм сонирхолтой түүх. Би яг Сабогийн айгуу үздэг гэсэн байхгүй. Тэгсэн чин Сабо Румыны голомжинд цөмхөө алдчихад хүүхдүүдэд хулгаанд алтчаад араас нь гүцэг өгч байгаа байхгүй. Тэр чинь 1500 олимп дэлхийн том тамирчин байгаа шүү. Гүцэг өгөөд. Тэгээд ягаа Сабо гүц өмсч. Айгуул тэр дублтэй байсан баха гэдэг нэг ашигч ярддаг гэдэг нэг тийм төгөөд. Тэгэхээр энүүгээр юу илэрхийлж юм тэгэхээр Румын ус айгуу хулгайчтай ихтэй харалж байгаа юм тийм. Цеганууд нь. Тэгээд хоёрдугаарт Сабо хүртэл ингээ гүцэг өг гэдэг тийм юу гарч иж байгаа. Тэгээд Сабог яах вэ? Дублтэй ч юм уу, юпгтэй ч юм уу тохиромжтой хувцастай байсан юм байна гэдэг тийм бас яриа бас гарч ирсэн байдаг. За маш сонирхолтой байлаа. За тэр Румынчууд яг би Румынчуудтэй найзалж байсан. Хүмүүсийн хувьд бол маш юм найрсаг зөөлөн хүмүүс байдаг. Би чинь яг Румынчуудыг нөө Балканы хойгийн бусад орнуудын найзуудтайгаа харьцуулна шүү дээ. Болгаруудтай, Македончуудтай, Сербүүдтэй. Тэднэртэй харьцуулахад бол айгүй гоё юм даруухан төлөв хүмүүс шиг санагддаг. Чинь бусад Балканы хойгийн орнууд юу юм гангарах дуртай юм экстравагант те хитийдсэн гоёл чимэглэлд юм дуртай хүмүүс байдаг байхгүй юу. Гэтэл Румынчууд надад бол маш тийм даруухан хөдөлмөрч хүмүүс санагдсан. За тэ гайхалтай үзэсгэлэнтэй байгальтай, хоол намттай. Тэгэл манай ангийнх нь Мамалига гэж нэг хоол яриад байдаг зулаачистэй. Румыны Мамалигаг заавал идэж үзэх ёстой гэд. Тэгсэн очинд тэр нь нөгөө эрдэн шишний нухш, төмсний нухш шиг харагддаг. Тэгэд ингээд надад бол тэр нь таалагдаагүй. Гэтэл өөртөөх нь яг үндэсний хоол одоо Азад бол цагаан бодоо ягаад манад гурил байгаад байна шүү дээ. Тэрэн шиг одоо нүүрс ус авах гол одоо их усэр нь Мамалиг байсан. Эрдэн шишний нухш байсан. За тэгэд юу н сайхан хоолтой гой вайнтай. Тийм тэгээд би Румын үнтэй ажиллаж исэн. Румын ажиллажсэн. Манай хоол айгүй гоё. Хамгийн гоё хоол маань болохоор гахамах, үхримах хоёрын холимог тийм миг одоо машиндад хийсэн хоол хамгийн гоё байдаг гэд тэгжсэн. За тэгээд Румынчууд бол нэг азтай нэг тохиол байдаг. Романы гэдэг латин гаралтай хэлж байгаа шүү дээ. Тэгвэл латин гаралтай Итали, Испани, Португал, Франц хэлүүдэд ойлгодог. Нөгөөд нь хоорондоо ойлголцох байхад Румынчууд бүгдийг ойлгодог юм давуу талтай. Тийм учраас Европын одоо энэ Испанд ч юм Италичууд маш олон Румынчууд ажиллаж амьдардаг давуу тал нь тэр хэлүүдийг ойлгодог. За тэгээд ер нь нэвтрүүлгийн цаг дуусчлаа тий. Хамгийн төгсгөлд нь Румыны нэг хамтлагийн тухай манай сонсогч нар бүгдээрээ мэддэг бах. Озон гэдэг хамтлаг байна тий. Энэ бол ер нь Молдав хамтлаг. Молдовын Кишиневийн хамтлаг. Нийслэлийн тий. Тэгээ Молдав ч өөрөө нэг яг үндэ бид нар ингээ зөвлөлт холбоот улсын харин дэс учраас Оросоор ярьдаг л гэж боддог. Яг үндэ бол Молдавчууд бол Румынчууд юм аа. Румилэр ярьдаг. За тэгээ Озон хамтлагийн хамгийн алдартай нь Нома е ти куда гэдэг энэ дуу тий. За энэ хамтлаг бол Молдавын хамтлаг. За тэгээ 1998 онд ингээд хүмүүс орондоо уулзаад 99 онд бол байгуулагдсан. Багийн гол одоо продюсер нь бол Дан Балан гэдэг гол дуучин байдаг. Дан Балан байсан юм уу? Тий, Дан Балан штэ. Тэр ч амар алдартай шүү дээ. Тийм шүү дээ, амар алдартай. Одоо ч алдартай. Тэгээ айгүй царайлэгцэл байж байгаа тийм. Тэгээ Дан Балан ерөөдөө багийн гол продюсер. Тэгээд 98-оос ерөөдөө 2001 оны хооронд ингээ Молдавт уран бүтээл хийж байгаад за тэгээд ерөөдөө Бухарест руу бид ингээд өөртөө нүгэд тэндээ ингээд том студиуд ингээд үйл ажиллагаа явуулжсэн. За энэ гэснээр дэлхийд маш алдартай болсон. За эхний дуу нь буюу About You буюу одоо чиний тухай тийм. Одоо Desperatini гэдэг дуу нь алдартай болоод Румыны топ чарт тэргүүлжсэн. За хоёр дахь хэд дуу нь дэлхийд байлдандаа бас. Энэ бол Daragista Din Day гэдэг дуу хаа. Одоо бидний саяны дуулдаг дуу байхгүй. Maya. За энэ дуу болохоор дэлхийд алдартай болоод за Линденгийн модноос өгж байгаа хайр гэдэг ч юм уу тийм утгатай дуу юм билээ. Нэрний дуу. За энэ болохоор Румын алдартай болоод дэлхийд алдартай болоод дэлхийн том нэвтрүүлгүүдээр ингээд
оролцож явсан. Одоо энэ намтаг румын хэлтэй хамтлаг шүү дээ. Тэгээ би хамгийн санд нь манай Аз төртөл ирсэн байхгүй юу? Солонгос, Японы нэвтрүүлгүүд төртөл Румыны энэ хамтлагийг өөрлөөд тэгээ бүр ингэ нэвтрүүлгүүдээр ингэ дуулуулад маш олон үзэгчд ирчихсэн гэж байгаа. Тэгэхээр энэ хамтлаг дэлхийд ямар алдартай вэ те? Бүр Британи төртөл алдартай болсон энэ дөө. Одоо бид ингээ Gangnam Style нэг хэлийг ойлгохгүй мөртөө дэлхийд алдартай болсон гэж байгаа шүү дээ те. Тэнгүүд Gangnam Style-аас өмнө хэлийг ойлгохгүй мөртлөө хүмүүсийн дагдуулдаг хамгийн алдартай дуунуудын нэг нь энэ дуу хамаа. Озон хамтлагийн дуугаа. Нэрээ Румын чинь юугаараа алдартай? Хөгжмөөрөө алдартай. Тэгээд юу яадаг? Маш сайн хөгжмийн продюсерууд байдаг. Баруун Европ, Төв Европ руу Румыны хөгжмийн продюсер яг одоо клуб маягийн бит дуу гаргахтаа айгуусаа. За хоёлаа нэг сайхан гахалтай нэвтрүүлгээд болсголаа. За та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүн Од Мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Нэвтрүүлгийн хөтлөгч нийтлэгч Батцаяа мөнхцөл миний бие хүргэн та бүгд төрглөө. Атлас нэвтрүүлгийг та YouTube-ийн Од Мөндөр сувг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүлээн авлаа. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүч хүрээтэй бод даатгал болон ногоон ирээдүйг хөгжүүлэх хүрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд төргөж байна. За баярлалаа заяа. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзъя. Баярлалаа. Яа янзтай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 тэг 4558. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.